За амралтын өдөр богд ууланд алхаж дүүнэртэйгээ ээлжид нэг сургамжтай үйлээ хэлье гэж бодлоо. За хизээч хаач нэг их сургуульд нэг доктор оюутнуудаа цуглуулаад лекц уншиж хагаад амрах зураа бяцхан амралт авангуудаа стаканд ус хийгээд за энд хэдэн грамм ус байна хүүхдүүдээ гэсэн. За оюутнууд нь 200 грамм, 250, 300 гэж янз янзаар хэлж гин. За тэр ямар хамаах вэ? За нэг 250 грамм ус байгаа юм байгаа биз. За би ингээ бариад зогсож байна. Би яаж юм гэсэн та ус өрөөл зогсож байна гэсэн. Одоо зүгээр үстэй ингээд ус өрөөл зогсох гэсэн. Зүгээр байлгүй яах. За тэгвэл 2 цаг бариад зогсвол яах вэ? Сөө болохгүй ч та багшаа. Гарчин өвднөө та нацтай хүн гэсэн. За тэгвэл би бүтэн өдөр бариад зогсвол яах вэ? Хөө юу ярьж байгаа юм багш минь. Та эмнэлэгт очихоор бол наад шууд сүрмс чинь болохоо байна шүү дээ. Ийм яаж ингэж удаан барьж болох юм бэ гэж бүгдээр амдаа хэлсэн. Гэхдээ энэ ч одоо 250 грамм л гэсэн шүү дээ та нар гэсэн. Гэхдээ тэр баг ус нь хамаа байхгүй. Та хамгийн гол нь ийм удаан барьж болохгүй гэж хүүхдүүд нь хэлж. За ингэхээр доктор багш хэлсэн. За та нар бол амьдралын асуудлыг бас ойлгодог юм байна. Амьдрал дээр байгаа олон асуудлаас бүтдэг амьдрал дээр маш олон асуудал байдаг. Түүнийг бид нар шийдвэрлэхдээ яг энэ устай ижилхэн бодож явах хэрэгтэй байгаа. Тухайлх юм бол жижиг асуудлыг шийдэж чадахгүй бол тэрийг ингээл өдөржингөө бодоод өдөржингөө тэрийг саналаа явуулах хэрэг байхгүй. Шийдэж чадахгүй бол орхичих. Хэрвээ сэтгэл санаандаа ингээд аливаа асуудлыг бодоод ургуулж бодоод яах вэ ийхүүгээд бодоод байх юм бол сэтгцэн үед би чинь өвдөх нэ, сэтгцэн үед болохгүй нэ, би чинь хүчрэхгүй, хөгшрөх нэ. Тийм учраас аливаа асуудлыг шийдэж чадахгүй бол тэр дорн орхих ёстой юм шүү гэж ингэж загсан байна. За тэгэхээр би энэ сургамж төгөлгөөр юу ярих гэж байна гэхээр амьдрал дээр та бүхэн бүгд мэддэг дээ. Жижиг сажиг асуудал яриад тэрийг нь тойрол гүгэл идэх хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол хэдийгээр одоо юу гэдэг аливаа асуудлыг одоо мартахгүй явж гин гэж бодож байгаа боловч энэ бол сэтгцэн хувьд тэр хүнд бол туйлын буруу муу асуудал юм аа. Аливаа асуудлыг чийжэндээ ингэж хураагаа тархиндаа бий болгочоод ингээд маш олон асуудлыг ингээд яваад байна гэдэг бол туйлын харамсалтай. Тийм учраас шийдэж чадахгүй асуудлыг орхиж явах ёстой. Түүнээс биш одоо үргэлж ингээд бодоо санаа яваад байх юм бол туйлын буруу шүгсэн ийм утга санааг та бүхэнд хэлэх гэж байгаа маа. За ингээд амралтын энэ сайхан өдөр гэр бүлээрээ сайхан амраараа бүгдөө баясаараа аливаа асуудлыг хоош нь тавьчихж байгаараа шийдэж чадахгүй бол түүнээс олон жилээр чийжэндээ бодоод яваад байх юм туйлын буруу шүгсэн ийм утга санааг дүүнэгтэй хэлэх гэсэн юм аа. За ингээд баярлалаа дүүнраа.